Guys. Yeah, өнөөдрийнхөө бичлэгээр миний пеналын дотор юу байдаг вэ гэдэг бичлэг болно. Тэгээд мэдээч бичлэгээс өмнө лайк, subscribe дараарай. За би пенала. Яа. Авчиръя. Эхлээд саналаваад хичээлийнхаа ширээний саналаваад битэр юм гоё бичиг нэрээ хөрхөн дээр далайн байцаа нэлээ бас юм жоохон гэрэл оруулахгүй л та нарт жоохон бүдэг харагдаад гэж боддгоо. Тэг болохоор гэрэлтэй. Гэгчээ. За одоо гоё гэгтэйгах. Зия. Дээр ийм жижигэн ноо юм далайн байцаа. За би нэл гаргав. Тэжгүй гоё чипс. Та нар аваад идээрэй юм. Таны доотлын дэлгүүрт ингээд ийм урт гонцгой иймэрхүү чипсний зурагтай юм байвал энийг авч идээрэй. Амар гоё юмстай юм биш үү? Яа, миний пенал бол энэ буруу. Миний пенал. Ийм пенал ийм жижигхэн нэрийнхэн яхад бол ингэж жижигхэн пеналнд ингэ юмнуудаа авч үзэж байгаа би ийм том бүдүүн юунд ингэж авч үзэхгүй юм. Юмнуудаа. Яа ингэж цаахан хөвлөрөө тэглэрүүд гараад ирэндээ. За эхлээд гаргаад үзүүлье. За хамгийн түрүүнд үзүүлэх юм болно штэ. Цав мэдээч хүүхэд бүрийн пенал нь цав байнга байх ёстой шүү дээ. Юм наахад маш их хэрэгтэй бүр авчираагүй үед гинт мартцсан үед ингээд хэрэг болд нь шүү дээ. Мартаагүй үед авчирсан үед хэрэг болдоггүй шүү дээ. Яг тэр үед ингээд амар хэрэг болдог цав бол энэ дотор бол дундуурхан юм байгаа. За дараачих нь бол хар бал юм дардаг бал. За бас нэмэлт бал гэж байгаа. Зэрэг юм бол ийм шинж бастай шинээрээ байгаа. За дараачих нь угаасаа харандаа маш их хэрэгтэй. Хичээл дээр квадрат, тийш өнцөх, мөнцөх зурхад маш их хэрэгтэй. Харандаа үзэг мүзэг байхгүй хахад тэр үедээ ямар хүүхэд гэж хэлэх үгтэй. Тийм биз дээ. Харандаа үзэггүй бол хичээж явах шаардлагагүй л хэвчээ. За дараачих нь хар үзгээр манай анги бол ингээд 1 2 3 гэд дасгал ажиллаа ингээд дугаарлаг 1-р дасгал 2-р дасгал гэдэг ийм хар бол мөхөр понитэй тийм ингэж хөдөлдөг. Яа дараачих нь угаас бичлэг болгон дээр ингэж бүтлгүүлэх юм уу суудаа. За угаасаа заавал хүүхэд болгонд цаасны хайч хэрэгтэй.
угаасаа хэрэгтэй хэрэг болдгийг. Тэгээ угаасаа хэрэг болно. Энэ цаасны хайж чинь амар хэрэгтэй. Дараачих нь угаасаа харандаа үзүүлэхэд угаасаа маш их хэрэгтэй. Юу вэ? Үзүүлэгч хөрхөн ягаан үнэ үзүүлэгч. Дараачих нь надад ийм тодруулагч нэр ахгүй юу? Энийг битгий баал гэж удаарай ингээд тодруулагч заяа. Та нар ийм тодруулагч харж байгаа байх л да. Гэтэ энэ тодруулагч заяа. Палмастер гэдээ ойлгоч. Ингээд ийм өнгөн палмастер ийм нийл ягаан тийм ямар ч ягаан юм тийм юм 3 ягаан ийм юу байдаг. Юу лээ? Тодруулагч. Угаасаа хүүхэд болгонд баллуур байдаг. Ингээд хандар юм ингээд зурж явахдаа шууд ингээд бүрөө ингээд яачвал шууд арилгана штэ. Угаасаа баллуур маш их хэрэгтэй. Маш их. За дараачих нь бол та нар бүр чөчин зөө. Би хичээлдээ урал ингээд хатгаар ингээд харсаад идэв штэ. Ингээд анги дээр ингээд идэхгүй юм. Ингээд миний урал хаагцсан ингээд цус хойжоод инээтрээ ингээд амар өвдөд идэв. Тэгэхээр урал хатаад ахаар энийг түрхчихээр гаггүй тийм авокадо гэдэг баха. Ийм ямар ч өнгө байхгүй. Ямар ч өнгөгүй та нар харж байгааз ямар ч өнгөгүй ингээ хөөрхөн юм ингээд хэрэгцээ багш өөрлөдөг угаасаа юм төрхцэн гэж мэдэхгүй болов. Ямар ч өнгөгүй юм. За ийм хөөрхөн юм байна. Зэмний пеналт юм ингээд дуусчлаа. My god. Дараачих нь пеналт юм дууссан дээ. Бараг угаасаа хичээлд хэрэгтэй хэрэгслүүдэл бараг үзүүлчихье заяа. Гортик бас маш их хэрэгтэй тооны хичээл. Маш хэрэгтэй зургийн хичээл заримдаа хэрэг болдгийг шүү. Заяа. Энэ бол бараг ашиглаагүй энэ гортикийг энэ шугамнуудыг нь ашигладаг. Энэ баллуурын ч ашиглаагүй. Баллуурын ингээд ашиглаагүй гэдгийг харуулъя. Ингээд задлаад ингээд гаргахад иймэрхүү гаргана. За тэгээд баллуур нь ерөөсөө ашиглаагүй цав цагаанаараа. Зя. Миний гортик бол ийм ягахан гэдэгтэй бас. Тэгэл ягаан өнгөд тэмч дургу хаяал нэг ягаанаа хуц байгаа. Хүүхэд болгонд угаасаа ийм шугам хэрэгтэй. Угаасаа маш их хэрэгтэй. Энийг ч бол одоо манай ингээд ашиглах болоогүй. Энийг ч бас энэ 2-3 жинг ашиглах болоогүй. Энийг бол ашиглаж байгаа. Нэг одоо юу хорц өнцгүүд ингээд хэмждэг ийм шугамгууд. Ингээд ийм болохоор ингээд дийлгэмэл өнцөг очиж байгаа. За ингээд 40 градус болоод ирэхээрээ хурц өнцөг болчихж байгаа. 90 градус болоод ирэхээрээ тэгш өнцөгт болоод явчихж байгаа. За. Нэг хурдан шугамнууд байгаа. Энүүнээс өөр хөөрхөн ийм шугам мугантай ийм хөөрхөн юу гортик байгаагүй. Тэгээд энийг авахаас энэ настай хөөрхөн шугам мугантай юм байна.
Яаж ийм хөөрхөн. Тэзэ. Бараг өнөөдөр хамтсыг дуусгах удаа. Та нарт сайн харуулж ингээд. Утгагүй би нэрээ ASMR бичлэг хийж магадгүй шүү. Утгагүй хийж магадгүй. За. Өнөөдрийн бичлэгийг үзсэн та бүхэнд маш баярлалаа. Дараач бичлэгийг үзчихээд баяртай. Like, сабаа дараарай. Баяртай.